бүхэндээ юуны өмнө өдрийн мэндийг хүргэе. За жил болын 4-р сар болохоор хөдөлмөрийн аюул хөдлөлтийн сарын аян байдаг. За энэ жилийн сарын аяны ураа болохоор ажлын байранд нийгэм сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлсэн гэсэн уран дээр явж байгаа хабын мэргэжлийн хувьд үнэхээр сэтгэл өндөр байна. За манай компани тухайд болохоор сарын аяныхаа хүрээнд компаниар нэвтрүүлж байгаа хөдөлмөрийн аюул хөдлөлийн менежмент систем ISO 45001-ийнхаа хэрэгжилтийн талаар ижил үйлчлэгээтэй аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулахаар сарын аяны хүрээнд төлөвлөгөөнд оруулаад байна. Аюулгүй байдлын аваад хэр одоо хангаж ажилладаг. За эрчим хүчний салбар маань өөрөө ажлын байрны эрсдэл өндөртэй энэ салбарт тооцогддог учраас бид нар аюулгүй байдлын нэг номер тавьж ажилладаг. За аюулгүй байдлын дүрм журм, зааврууд, за мөн стандартуудыг хэрэгжүүлэх нь бол нэн дөрвөний чухал ашиг бүтэлтэй асуудлууд. Энэ тал дээр онцгой анхаарч ажилладаг. Хэлтсэн нэгж бүр маань өдөр тутам болон давтан зааварчилгаануудыг тогтоосон хугацаанд нь чанарын өндөр түвшинд үүсгэснээр одоо систем компани маань сүүлийн одоо 4-5 жил бол үйлдвэрлэлийн ослогоо ажиллаж байна. Энэ бол бидний бас ажил үргээ чанартай үүсгэж байгаа нэг том жишээ гэж үзэж байна.